намайг Батулга явахдаа Бат өргөл гэдэг. Монголын орчуудын эвлийн хорооны гишүүн Гамагийн гэрэл зурагчин гэдгээр явдаг. Анх 2002 оны зуны амралтаар ээжтэй тусалж ээжийн компанид ажил хийсэн. Тэгээд анхныхаа цалингаар камер худалдаж авсан бид хайсны камер. Тэгээд тухайн үед болохоор гэр бүлийнхаа зургийг авах. Бидний жоохон бахт альбом байдаг байсан. Тэгэл альбом харангуут чинь тэрнээс хойш үргэлжилж байгаа байхгүй зураг гэхлээр энэ тэндээс орж ирдэг ч гэдэм үү те. Тэгтээ өөрөө дотроос зургийг авч үлдэх тухай бодож жагаад тэгэл ер нь гэрэл зурагт өөрөө хэлбэл нөгөө ухамсаргүй байж захта үйлцсэн хожуу ухамсартай болох үедээ гэрэл зургийг ойлгохлоор угаасаа л ухамсаргүй байх үедээ л энэ гэрэл зурагт дуртай байсан баг. 2019 онд төсөл хөрлөгийн актанд холбооны бүгд найрамдах Герман улстай хамтарсан гэрэл зургийн анги нэгдээд тэнцээ төсөл хөрлөгийн актанд магистрийн зэрэг юм байна. Би даасуу үзэсгэлэн маань эргүүн нэртэйгээр танилцуулагдаж байна. Дууг үзэсгэлэн нь болохоор 3 хэсгээс бүтэж байгаа. Эхний хэсэг нь буюу метрополис, метросексуал гэдэг гэрэл зургийн төсөл 2012 оноос хойш үргэлжлээд одоогийн байдлаар холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс гэсэн 3 улсаар явж авсан гэрэл зургуудаа танилцуулж байгаа. Хоёрдугаар хэсэгт нь болохоор Product of Mongolia буюу Монголын бүтээгдэхүүн гэсэн концепт гэрэл зураг, орон зай урлаг буюу өрөг урлаг, инсталляц хэлбэрээр танилцуулагдаж байна. 3 дугаар хэсэг нь болохоор төрийн мэдсэл төршөө буюу активизм, органик кар үсэг цуглуулж байгаа. Энэ нь болохоор төрийн талбайтай холбоотой, төрийн талбайд хүсэлт тавьж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай активизмыг органикаар эхлүүлж байгаа гэсэн санаатай. Яагаад энийг хийж байгаа вэ гэхээр ер нь төрийн ёслолын үйл ажиллагаан дээр болохоор төрийн талбайнуудыг бол угаасаа зүгээр нь тавьдаг. Харин эсрэгээр одоо энэ хүүхдийн парк эсрэг засварсан Рио Тинто парк буюу энд ч байгаа төрийн талбайг алдаатай хийсэн болохоор ер нь Монгол улсын иргэд бид өөрсдийнхөө төрийнхөө талбайг бас мэддэг байх. Тэгээ төрийн талбайг зөв хаанч хэвлсэн байх тухай санал хөрвүүлэх гэж байна. Ардлынхаа байгаа алтан соён битээр болохоор арга бэлгэн дандаа буруу эргэцэнгээр яваад байдаг. Ихэнтэй алдаатай. Тэгэхээр хоёр талаас арга бэлгэн нар зүв байх ёстой гэдэг алтан соёмын тухай нэмэлт хүсэлт авах гэдэг. Дугаар зуунд Монгол туурхтан өөрсдөө дэлхийн төв буюу Азийн төв хотыг байгуулсан, хар орон хотыг байгуулсан гэж үзээд одоо өнөөдөр 21-р зуунд дэлхий дээр байгаа бүх метрополис хотуудыг сурвалжлах гэсэн зорилготой ийм уг төсөл юм байна. Тэгэхээр одоогийн байдлаар 13 жилийн хугацаанд 3 улсаар явж 3 улсын л нэмийг болж жоохор хажуугаар нэмээ хийж танилцуулж байна гэсэн. Яг Улаанбаатар хот маань метрополитен хот, метрополис хот биш. Энэ хоёр нэршлийн заагнаас юу байдаг вэ гэхээр тухайн хотын бүх амын 50% нь болохоор соёл урлагийн ойлголттой байх гэдэг зарчмаар метрополис хот гэж нэршдэг байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот маань 2 сая хүн амтай гэхлээр өөр улсын хотууд сая хүнтэй байсан гэсэн метрополис хотууд болсон бас үзэгдлүүд бас байгаа л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл гэрэл зураг гэдэг маань өөрөө төрөлх урлагийн нэг салбар боловч энэ нүгээрээ бас давхар нийгмийн ойлголтод тайлбарыг тавиулж явж байгаа. Яг цаг хугацааны ойлголт байгаа юм. Хэзээ нэгэн цагт мэдээж Улаанбаатар хот маань эсвэл Монгол улсын нийслэл маань метрополис гэдэг статустай болох байлгүй. Тэгээд тэр хооронд цаг хугацаа шаарддаг байх. Тэр хооронд болох цаг хугацаан дээр энэ зүгээр ерөөхдөө бусад хотуудын баримтжуулах, хойч үедээ үлдээх, өөрөөр хэлбэл
дахиад тэр нийгмийн тэр хотын тухайн асуудлуудыг хөндөд тэгээд дээрээс мөн тухайн улсын иргэдийн яс үндэстнүүдийн соёлыг харуулах гэсэн зорилгоор бас оршиж байгаа юм л да. Product of Mongolia гэдэг маань сүүлийн би 5 жил цаг уурын өөрчлөлт, цөлжилт, усны асуудлуудаар баримтат кино хийж, сурвалжлагууд хийж ажилласан. Энэ хүрээнд ер нь одоо юу гэдэг Монгол улстай ер нь энэ цөлжилтийн тухайн асуудлыг ярихлаар уул уурхайг ярихаас өөр сонголтгүй болж өгөрдөг тийм. Өөрөөр хэлбэл Монгол улс газар нутаг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхай гэдэг нөхөн сэргээлт ч гэдэм үү тийм. Иймэрхүү асуудлууд дээр хойроо ханддаг гэх жишээний асуултууд байна. Тэгээд энэс улбаатай энэ хүү концепт төсөл маань гарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бас нүүрсний асуудал одоо бас алт гэдэг маань одоо газрын ан тий судас гэж яригддаг бол гэх мэтлэн аюу олон асуултууд байна л да. Гэрэл зурагч нь өөрөө жазанд фреймэнд баригдаад дүрслэгтэй хамт үлэгддэг дүрслүүд байдлаа шүү дээ дүрсгүрлэг. Тэгэхээр харин эсрэгээрээ гэрэл зургийг инсталляц байдлаар орон зай шийдэл дээр яаж хийдэг тухай бодож орчин үеийн хэллэгээр тайлбарлахыг оршиж байгаа. Яг нөгөө асуудлыг бодож олоод тий план ч гэдэг юм уу скол стратегийн дагуу юм боловсруулж зураг авдаг гэсэн. Тэгээд дээрэс нь нөгөө гэрэл зурагч нөгөө бүх үндэстэн хараад ойлгодог нэг хэлтэй байхгүй юу. Тэгэхээр тэрүүгээр илүү давуу талтай бас оршиж байгаа. Яг одоо юу гэдэг 19 оноос өмнөх миний гэрэл зургаар ажиллаж исэн түүхүүд. За мөн дээрээс нь нэг талаасаа тэр бол мэрэгчлэл болж үнэлэгдэж ажиллаж исэн ба. Яг мэрэгжлийн сургуульд нь сураад ялгаа нь юу байваа гэхэлэр ерөөсөө тэр гаднаас орж ирж байгаа одоо Дортмундын сургуультай тэнцээ гэрэл зургийн ангиас багш нар хөвж ирж биднэрт хичээл ордог байсан. Тэгэхээр ер нь олон улсын хэллэгийн дагуу яг стандарт хэллэгийн дагуу бүх зүйлийг ойлгож дээрээс нэг түүхтэй нь холбогдож өшөөд мэдхгүй зүйлүүд айгүй олон байна. Тэрийг олж мэдсэн гэж хэлж байна. Яг 11 оноос 14-ний хооронд би Москвад суралцах хугацаанд энэ хүү төслөө бодож олж энэ хүү гэрэл зураг эхлүүлсэн. Москвад сурч байхад яг тийм уран бүтээлчд гэхээс илүү яг 1919 онд баригдсан Наркомфин гэдэг барилга дээр 19 онд баригдтаа угаасаа л тэр барилга Германы архитектор Гинзбург барьж өөрөө дотор нь амьдардаг. Тэгээд дээрээс нь тэр барилга дотор ер нь урлаг уран сайхны уран бүтээлч нар амьдардаг барилга байсан. Нэлээд алдартай барилга гэсэн. Тэгээ хожуу хойно тэрийг нөгөө сэргэнц сурлах айгүй нөгөө насжилт нь удаашраад 2013 онд очиход дотроо 8 хүн амьдардаг. Тэгээд харуул хамгаалттай болсон. Тэгээ амьдарч байгаа 8 хүмүүс нь бүгдээрээ уран бүтээлч байсан. Тэгээд ороод зураг авах гэхэлэр жишөөрөхгүй гадаан сууж агаад одоо яг Оросын гудамжны стрит артист Миша Мостын гэрт гадаан тааралдаа танилцаад тэрүүгээр жишөөрөл авч гэрт нь орж яг Наркомфин барилгатай танилцчихсан Оросд бол. Хятад явж байхад яг юун дээр M50 Шанхай M50 дээр тий тэнцээ ганц хоёр галерейнуудаа уулзч гэрэл зургийн галерей тэгээ дээрээс нь Шанхай арт фэйр, фото фэйр гэж болж байсан. Тэнцээ бас яг ерөнхийдөө олон улсын стандартын галерейнууд яаж явдаг зарчим. Тэгээ өнөөдөр чи үжислэн худалдаа юм чи ер нь гэрэл зургийн өнөөдрийн дэлхийн зах зээлийн ханшны үнэлгээч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудыг судалгаагаар бас очиж үзсэн. Миний зүгээр одоо ажиллаж байгаагаар энэ чинь нөгөө өрөнд орно гэдээ явчихж байгаа шүү дээ тий.
Дорны соёлд одоо урагшаага зүүн Аз ч гэдэм үү. Тэнцээ бол зураг авах удаа айгүй нээлттэй хүмүүс одоо юу гэдэг Аз хүмүүс царайтай хүмүүсийн дунд Аз царайтай хүн ингээд яваад зураг авах чинь нэг талаасаа тухайн улсынхаа үндэстэн чимшиг явж зураг авах боломжтой байхгүй. Тэгээд нэг илүү тутам нэг хүний эрхийн тухай бас ойлголтууд нэг ярьдгүй нэг талаас. Баруун руу одоо юу гэдэг өөрний соёл руу ороод зураг авахлаар нэг Аз нөхөр зураг аваад явахлаар чинь бас асуудлууд бас гарна. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө суурин соёлын иргэншилтэй хүмүүс болохоор хүний эрхээч ярьдаг, хүүхдийн эрхээч ярьдаг. Тэгээд нөгөө дотоодын дүрхсэд буюу цагаач их байдаг ч гэдэм юм. Тийм асуудлуудаар болохоор нөгөө бас хүний эрх аюу их том яригддаг л та. Тэгэхээр тэнцээ бас яг зураг авахд бас яг авч болно. Тэгтээ мэдээж зурагчны гэрэл зурагчны өөрийнхөө ур чадвар илүү нөлөөлөх байх чадвар гэх юм уу. 2017 онд авсан гэрэл зураг нэгдүгээр байранд ороод яг 17 онд авсан яг тэр зураг маань болохоор цаашаа үргэлжлээд яг албан ёсны ЮНЕСКО ашиглах эрхийг авч ирсэн. 21 онд нь болохоор яг нөгөө Монгол бичиг хятад өвөр Монголд хаагдаж эхэлж нэлээд активизм бослогууд иргэний хөдөлгөөнүүд их гарч ирсэн. Тэр үеэр авсан гэрэл зураг өөрөөр хэлбэл яг нэг каллиграф уншиж байгаа хүний сүүдэртэй зургаар тэр чинь бас соёлын өв болохоор тэрүүгээр дахиж шагнал өртөжсэн. Өөрөөр хэлбэл нөгөө тухайн жилдээ гэх юм уу тухайн жилүүдэд яг нөгөө хамгийн том хөндөгдөж байгаа сэдвийн тухай байсан болохоор нэгдүгээр байрыг эзэх юм болов уу гэж харагддаг. Нөгөө алтны хажууд гой шаардлагатай шүү дээ тий. Яг тэрэн шиг л ойлголт. Өөрөөр хэлбэл яг манай төрсөн ах маань өөрөө архитектор бас архитектурын гэрэл зурагч гэж явдаг. Тэгээд цаад ч нэг зураг авах боломжгүй байх ч юм уу тий. Эсрэгээрээ бий болохоор мэдээж нөгөө хажууд алт байгаад байгаа юм чи гуйлын шаардлага гэж архитектурын түүхийг ч гэдэг юм уу тий. Энэ ер нь нурлагын тухай түүхүүдийг аюул сайн ойлгож тэгээд тэр утгаараа Монголд өнөөдөр агтанд гарч байгаа барилгуудын тэгээд дээрэс нь энэ агтанд гарч байгаа барилгууд нь ер нь яагаад энэ тий урлагийн бүтээл юм бэ гэдгийг тайлбарлахын тулд авч байгаа л гэрэл зургуудын өөрөөр хэлбэл агтлж байгаа гэдэг маань утгагүй нураагд сүтгэж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл бидний дахиад оюун санаа тархинаас дурсан жаас нь устгаж байгаа нэг хэлбэрүүд болохоор энэ гэрэл зургтүүлдэх гэрэл зургийн өөрх нь үндсэн мөн чанар нь л да. Архитектур гэхлээр Монгол хэлний орчуулгад тэгэхээр уран барилга гэж орчуулагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхны нэг хичнээн тэр нөгөө барилга агтлаад нураах зах үед яагаад тэр нөгөө барилгын гоо зургийг юусаа харуулахгүйгээр зураг авах гэдэг аваад байдаг. Тэгэхээр нөгөө яг юм архитектурын стандарт гэж байгаа. Архитектурын гэрэл зураг. Тэр яг уран гэж яг юуг нь хэлээд онцлоод тэр барилгыг хэлээд байгаа юм. Тэр талаас нь илүү харж уран бүтээл гэдэг талаас нь харж тэр барилгын зургийг авдаг гэсэн. Байгалийн түүхийн музей дээр чинь айгүй их олон жил бас хашаалсан шүү дээ тий. Тэгээд нүүрэн тал нь ганцаарх нь үлдсэн. Тэгээд нүүрэн талын тэр бүтээлийн зураг ерөөсөө ганцхан л нүүрлүүлсэн байсан. Тэр зураг. Яг хөө гэрэл зураг маань нэг талаасаа оюун санаа дурсамж өөрөөр хэлбэл дурсамжийг бүтээгээд байгаа юм. Нөгөө талаас аюул том үүрэг байна. Нэр хүнний үүрэг гэдэг шиг. Гэрэл зурагчны үүрэг. Өөрөөр хэлбэл нийгмийн хүрээнд. Орос руу сургуульд сурахаар явахдаа болохоор манай гэрийнхэн болохоор камер өгч явуулаагүй байхгүй. Хичээлээ хийхгүйгээд. Тэгээ өөрийнхөө мөнгөө цуглуулж агаад хальсны камер аваад Canon-ы EF гэдэг загварыг авч сайлсны. Тэрүүгээр ер нь Москвад зураг авч эхэлсэн. Тэгээд 13 онд Монголоос камер захиж Яшикаг авчруулад өөрөөр хэлбэл медиум форматын 6-6-гийн хайс нэг камерыг авчруулж дахиж яг прожектоо өргөжлүүлж ирсэн. Дараа чинь буцаж ирээд дахиад Ирмүү агентлагт орж ажиллахад яг өөрийнхөө Nikon D800-аар ажиллаж ажилласан.
болохоор сая сүүлд тэр 23 он нэг Лимондэ дээр ажиллахад тэр зураг яг Лимондыгийн Кеополитикийн болонд нь Монголын нийтлэлийн хамгийн ерөнхий cover зураг болсон. Тэгээд энэ зураг яг өнөөдрийн бидний Монгол улсад яг өрнөмжөө, говь нутгийн тий зүйлжил дугуулц босдог. Тэгээд дээрэс нь сүнөөгч онгоцны шил зүтсэн байгаа ихнэр нөхөр хоёр зураг. Тэгээд айгу дотн санагддаг. Яагаад гэвэл манай өвөө болохоор өөрөө сүнөөгч онгоцны нисгч байсан болохоор тэр гэж онцолж болж байна. За тэгээд наадлын зураг дээр болохоор бас сая 24 онд Германд явж байхад авсан зураг. Гэхдээ энэ болохоор нөгөө Эссен хотын Вольфганг их сургуулийн нөгөө бүжгийн ангийн бүжигчд. Гэхдээ бүжгийн тэнхимийн нөгөө нэрэмжит тэнхим гэж ярьдэн штэ тий. Тэр нь болохоор орчин үеийн бүжиг тэглэж Пинапаушийн нэрэмжит гэж явдаг. Тэгээд яг энэ Пинапаушийн жүжигийг анх амьдаар нь үзэх боломж олдсон. Тэгээд зураг авах жишээлбэл анханаас нь өгөхгүй зураг авах оройтой. Тэгээ угаасаа зураг авах гэж л төсөө юм чинь нууцаар авсан гэх юм уу. Тэр зураг. Тэгэл гэрэл зураг авахаас гадна ер нь цагийг хөгжим сонсож л өнгөрөөдөг хаад. Өглөө босоод хөгжмөд хөгжимгүй ер нь байх нь бараг ховор. Нэг сонгодог хөгжим сонсоол, нэг пост рок сонсоол, янз янз. Уртын дугаард сонсоол. Яг хоо эрсдлээ өөрөө өөрч юм гэсэн үг нэг талаасаа тий. Эрсдэл өндөрч байгаа ганцаараа зураг аваад явбал ямар ч хүнтэй тааралдах юм лээ хэлж мэдгүй. Тэгэхээр аюулгүй байдлаа айгуу сайн бодох хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл хүнтэй хамт яваад зураг авах гэхээр ер нь бас сайн бүтээлүүд гарч өгдөг юм. Ер нь ихэнхдээ. Өөрөөр хэлбэл хамт явж байгаа хүнтэй санаа тавих ч гэдэг юм уу тий. Өөр юмда садаараач гэдэг юм уу. Мэдээж тэр бол эрхчлөлтэй уран бүтээлчхүний хувьд бол тэр тий. Эрхчлөө мэдээж байна. Нөгөө талаас бид юу гэж хэлэх чинь гэхээр ялангуяа Монголд болохоор шүмжлэх гэдэг чинь шүмжлэгч бас урлаг штэ. Шүмжлийн урлаг criticize. Энэ нь өөрөө манай Монголд бас хөгжөөгүй болохоор манайхан бас нэг шүмжлийг айгүй өөрөөр хүлээж авдаг байгаад харагдаад байна. Тэгэхээр энэ шүмжлийн урлагаар дамжуулж бид нар улам хөгжихгүй бол бас шүмжлэхүүгээр хизээч сайхан болохгүй штэ бас. Сүүлийн үед бодогддог болсон бодол нь нөгөө дүрслэхэд сурч байхад яг дуртай юмараа сурахад хичээл эхлэхээс өмнө сургууль дээр 30 минутын өмнө очих ч юм уу тий. Эсвэл сургууль дээр л байх дуртай ч гэдэг юм уу. Яг урлагийн сургуульд. Тэр нэг юм мэдрэмж нь айгүй надад бас их гоё байсан. Хичээлд сурах айгүй сонирхолтой болцсон байсан байгаа. Тэнгүүд яг тэр үед болохоор миний анзарч байгаа ковид гараад тэгээд онлайн сургалт болонгууд бүх юмыг бас нэг талаас нураах. Тэгээд нэг онлайн сургалтаар ч нэг харилцаа байхгүй, амьд харилцаа байхгүй болохоор алдаанууд айгүй их харагдана. Тиймэрхүү юм харагдаад байгаа. Тэгэхээр ер нь л бол нөгөө ихэнх зарим хүмүүс бас тэгдэж шүү дээ. Диплом хэрэггүй гэж ярьдаа шүү. Тэрний жоохон эсрэг байр суурьтай байдаг гэх юм уу. Тэгтээ диплом бол яг цаас нь бол хэрэггүй шүү дээ, тий. Зүгээр тийм бол хичээлд суугаад үргэлж ямагт хөгжөөд явах нь чухлаа гэж хэлдэг. Яг уу нийтлэг хандлага байгаад байна л да Монголд. Юусе гэрэл зураг авах амархан. Тэгээд товчлуур дараал чи яасан маягтай ганц товчлуур дарахад гэж ярьдаг баг. Тэр хандлагыг л өөрчлөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь мэрэгжлийн хүмүүс нь мэрэгжлийнхээ юм аямаар гэдгийг хэлмээр.
болохоор сая зүгээр бодож ирсэн Германд явж байхад Украин орох тухай бодож ирсэн. Киев дээр ороод нэг 2 3 он ч зүгээр метроныхон зургийг авчаал буцсан. Тэ? Эсвэл нөгөө бид нар ч нөгөө 30 хоног орсгүй визгүй болохоор Оросын нөгөө Калининград гэдэг хот байгаа шүү дээ. Тусдаа одоо дэлхийн 2 дугаар дайны дараа германчууд төгсөн газар нутаг байхгүй. Өөр тусдаа жижигхэн хот байгаа шүү дээ Европын дотор. Одоо энэ Польшийн Гдинский хил дээр байдаг. Тэгээд Калининград руу орж зураг авал бас нэг өөр үзэг гарна гэж бодоод. Тэгээд Калининград руу орчих юм бол би дахиад нөгөө өөр нэг гоё сонирхолтой нэг сэдвлүүл тэгс энэ метрополис дотроо бас багтахаар сэдвүүд рүү оруулах юм зүгээр байгаа гэж санагддаг шүү. Энэ жил өндөр гэгэний 390 жил явуулж байгаа. Тэгээд тэр утгаараа төрийн далбааны нэмэлт өөрчлөлт алтан соёлд нэмэлт өөрчлөлт оруулах. Тэгээд энийг төрийн далбааг бүх цаг үедээ зөв хэрэгэлдэг байхыг л уриалах хэрэгтэй. Тэгээд Монгол улсын иргэн та. Тэгээд иргэнийхээ үүргийнхаа дагуу төрийн далбааг мэддэг болооч гэж хүсмээр.